гар нь их бас чухал да. Яагаад заавал зүүн гараар өргөж байна? Зүүн гар нь өөрөө буйны гар гэж үзэж байгаа. Баруун гарыг бол жоо хилэнцтэй гар гэж үзэж. Яагаад тэр энэ чинь бууны гох тардаг, хоньны голыг тасалдаг тий. Янз бүрийн ариун бус зүйл рүү дандаа л орж идэг. Зүүн гар чи хоцроод тэр юмд ордоггүй. Тэгэхээр ингээл бурхнаас одоо янз бүрийн ном сонсол лам багш нар шахад зүүн гарын дээр тосч авч байгаа шүү дээ. Баруун биш. Одоо бид нөө зүүн гараа гэж хамгийн ариун гар. Энэ дээр аршаана хүртэл нүүр амаа угаагаад. Тэгээ зүүн гарыг бол буйны гар гэж үздэг. Ер нь бол 17 дугаар жарны сүрээр дарагч хэмээгч гал морин жилийн сар шинийн дугаар зориулсан тусгай дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн дугаарын зочноор Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн Буддын гүн ухаан судлаач, бурхан урлаач, ухаан зай өргөд ирсэн байна. Сайн авж ирсэн үү? Танд өдрийн мэнд хүргэе. Сайн авж ирлээ. Өөрчн өсөн өдрийн мэнд хүргэе. За, хоёлоо өнөөдөр цагаан сарын баярын талаар ярилцах болно. Тэгээд тэр дундаа цагаан сарын одоо утга бэлэгдэл нь яг юунд оршд юм бэ? Цагаан сар гэдэг маань өөрөө Монгол төмний язгуур үндэсний баяр мөнөөсөө гэвэл үнэхээр одоо жинхэнэ язгуур үндэсний баяр мөн юм. Цагаан сар гэдэг нэрнээсээ ч аваад үтсэн гэснээр нь аливаа бүх юмыг цагааруулах, цайруулах, 10 цагаан буйныг дэлгэрүүлэх гэсэн утгатай юм баяр юм. Эзэн богд Чингис хаанаас 90 бар сарыг шинийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэн гэж анхлан одоо ингэж хэлж энд одоо сар шинийн баярыг одоо тэмдэглэх одоо юм зарлиг болгож байсан. Үүнээс улбалаад одоо хатуу хахирхан өвлийг одоо өнтөө давсны баяр, өрн хавртаа золгосны баяр гэж одоо сайхан одоо мал малдаг улсууд тэр хатуу өвлийг одоо өнтөө сайхан даван туулсны одоо сайхан баяр гэж энгийн дээр номынхоо нарийн зан үйл рүү ингээд явах юм бол ер нь цагаан сар гэдэг маань 10 сая хэлснээр 10 цагаан буйныг дэлгэрүүлэх буйны сар юм. Шинийн нэгнээс 15-ны хооронд маш их ач холбогдол өгдөг. Энэ маань болохоор бурхан багш тэрсүүдэн 6 багшийг номготгож одоо эрет туулгаан үзүүлсэн ажиллахтаа бурхны ажиллахтаа маш сайн өдөрж үзнэ. Ер нь энгийн дээрээ нэг тийм одоо манайхны сайн мэддэг одоо балжинэм дашнэмч гэдэг юм уу одоо бурхны дүүцэн өдрүүд байдаг шинийн 8 шинийн зулын 25 ч гэдэг юм. Тэгэхээр энэ өдрүүд маань яагаад их ач холбогдолтой юм гэхээр бурхадууд бодцодванаар ингээд ажилтсан өдөр учраас энэ өдөр маш их одоо маш энгийнээр л асар энергийн чуулбартай өдөр байна. Энэ өдөр маань эсэргээр одоо янз бүрийн хилэнц нүгэл хараал өрөөл муу үйлд шамдах юм бол тэр нь бом том болон арвж хилэнц арвж байгаа. Эсэргээр буйны үйлд шамдах юм бол бас бом томор буйныг одоо асад их маш ихээр арвжуулах одоо ийм их ажиллахтаа сайн өдөр байгаа. Тэгэхээр энэ шинийн нэгнээс 15-ны хооронд одоо буйнаа хураадаг буйны сар юм аа. Энгийн дээр ард түмэн бол ерөөсөө өтгөс буурлуудаа хүндлэх, ахас ихсээ хүндлэх, хот хороогоон цэвэрлэх, уул овоогоон цэвэрлэх, тахих одоо ийм л баяр. Тэгээ энэ дээр бол шинийн одоо битүүний өдөр одоо энгийн дээр хүн бол ерөөсөө цэвэр цэмцгэр байх гэж гэр орноо маш сайхан цэвэрлдэг. Энгийн дээр бол маш сайн хог шороогоо цэвэрлэж бурхан шүтэнийхээ ариун байдлыг одоо ингэж маш сайн одоо хангаж цэвэрлдэг. Энэ бол болохоор битүүний өдөр бол ийм нэг ёс бий. Цэдрэл хам гэж хам одоо манай гандан хүрээ өдөр хурдаг. Одоо оройн сахвал үүр цайтал одоо ингээд тэр битүүний өдрөг одоо хурж ингэж буйныг хураадаг. Цэдрэл хам гэдэг маань ямар ч чартал хам бурхан байна гэхээр Ц дор гэдэг маань насны байлинт одоо балтан хам бурах юм аа. Тэгээ энэ хам маань болохоор битүүний өдрөөр айл болгоноор морилон олчиж одоо буян нүглийн дээр буян шиг насны буян шиг одоо эд буян шиг хайрлаж айл болгоноор орж буян нүглийн тэнцэлдэг гэж бэлэгдэж үздэг. Тэгэхээр тухайн айлд ороход бол бурхан шүтэн хазгаа мөрөө сэвтцэн хог шороотой гэр орон заваан тэгээ хүн амтан унтчих юм бол ер нь бол их орой унтахыг их хичээх. Одоо хуучин хүмүүс одоо буян хураагаад ингээд номон цугаас орсон хүмүүс бол ер нь бол цэдрэл хамын хуралд үүр цайтал сайхан ингээд суугаа унтахгүй суугаад буйнаа хураавал асар их буйныг хураадаг сайн байдаг. Тэгээ хэрвээ яг эрт мэрт унтцсан байх юм бол хүний тоонд оруулахгүйгээр ингээд шууд тоо явчихдаг. Тэгээ гэр орн нь ингээд заваан бохор явах юм бол орохгүйгээр ингээд явчих. Тэгэхээр балдан лам бурхны буян шигийг бол тогтоож авах, насны буян шигийг ингээд өөртөө авах боломжийг алдаж байна гэсэн. Тэгэхээр тухайн үед бол гэрээ цэвэр цэмцгэр гол нь бурхан шүтээ маань одоо бурхан цагаан сарын битүүний одоо урд өдрөөс ахуулаад хүмүүс бол бурхан шүтэнгүй айлууд нь бурхан шүтэнтэй болж бурхан шүтэн эцэг өвгдийн бурхан шүтэнтэй айлууд маань бурхан шүтэнийхээ сэвийг гаргаж одоо цэвэрлэж гурван шүтэнийг ариун нандин байлгадаг л да. Тэр айлд байгаа шүтэн бол лагшингийн шүтэн, зарилгийн шүтэн, тааллын шүтэнсэн гурван шүтэн байжж тэр болоо жинхэнэ бурхан шүтэнтэй айлууд байна гэж үзэн. Лагшингийн шүтэн гэдэг болохоор бурхтын зурмал дүр одоо ямар гуйлан цутгуур дүрүүд байж болно.
Зарилгын шүтэн гэдэг бол бурхны амаар айлцсан ном сургаал болгоныг судранд байгуулсан судар ном байдаг. Тааллын шүтэн гэдэг бол суургах шүтэнүүд ордог. Тэгээ бусад одоо тахилын эдгэр хонх дамар бусад зүйлсүүд бол байдаг. Тэгээ эдгэр зүйлсүүд бол маш цэвэр ариун байлгах нь хамгийн чухал. Тэгээд ер нь цагаан сарын өдрүүдэд бид нөөсөө буйнаа хураах хамгийн гол баяр гэж би утгаарайлсан. Тийм учраас бид нэр шиний нэгнөө өглөө зүг мөрөө гаргана. За битүүн өдөр бол биднээс бас сайхан тоглоом тоглодог. Хуучин бол одоо энгийн дээр бол алаг мэлхий өрөөл ингээд тоглодог. Буддисттай одоо манай Монгол улс маань бол алаг юу тэр шамблын түлхүүр гэдэг тоглоом байдаг. Төрөл дамждаг энэ тоглоом. Замбуулангаас эхлээл ингээд шоо хаяал тоглодог. Тэгэл дээшээ диважин оглон сайн заяанд очих нь эсвэл доошо 5 диважин төрөх нь гэдгээр одоо эх жилийн өнгөө шинждэг. Нэг удаа л ингээл хаяна. Тэгэхдээ одоо шууд диважингийн оронд очиж гэнэ эсвэл шууд там руу очиж гэнэ. Тэгэхээр хэрвээ муу заяанд очиж унчих юм бол тэрнээсээ заавал гарч иж дуусахгүй бол бэлэг дэмбэрэл гэж үздэг. Тэгээ бүр зарим 7 хоног 8 бүр ингээ удаа 2 3 хоногор ингээ дахин хайж иж бүр 2 3 хоног удажж тэр сайн заян заавал очих хэвээр. Тэгэхгүй бол бэлэг дэмбэрэл ядаж замбуулан дээр ирээд дуусдаг. Шамблын түлхүүр гэдэг нэртэй тэм тоглоомоор тоглодог. Тэгэд шиний нэг өглөө биднес зүг мөрөө гаргадаг. Зүг мөрөө гаргана гэдэг маань биднес ер нь бол яг одоо сарын эхэнд биднес эхлээд зүв байх юм бол тэр эхлэл болонгол адгын болонгоо гэж эхлээл зүв тавьчих юм бол тухайн жилийн өнгө амар амгал. Дээдээ будаа элбэг дэлбэг байхын тухайд биднес шүүс цоогоо сайхан тавьдаг. Цагаан сараар одоо бурхан одоо дахиах, залбирах та эдийн ундааг одоо яаж хэрхэн бэлтгэх ёстой байдیں۔ Тэ энэ талаар та ярьж өгөөч. Цагаан сараар гол нэг буйны сар гэсэн утгаараа биднес 3 шүтэн бурхтаа одоо эдээ шүүс цоог нэг дээжийн өргөдөг л дөө. Ер нь аливаа нэгэн бурхан тахил өргөнө гэдэг маань бол өглөгийг дадуулах өөрийнхөө өглөгийн сэтгэлийг л одоо дадуулж буйныг хураах гэдэг зан үйл л дээ. Тэгэхээр бурхад бол янз бүрийн тахил эдэр одоо дутлан гэсэн ойлголт байхгүй. Гол нь биднес өөртөөгөө сэтгэлд өглөгийн сэтгэлийг дадуулж буйныг хураахын тухайд бурхандаа тахил өргөж өгдөг. Тэгэхээр тахил өргөнө гэдэг дээр бол өөрт олдсон юмнахаа одоо өөрт байгаа зүйлийг хамгийн дээдээр нь тахина гэж. Танд торго байвал торгоороо тахина, танд даавал олдож байвал даавгаараа тахина. Танд одоо амтны дээд юу вэ? Тэгэхээр тэр болгоноороо тахилыг өргөх хэрэгтэй байдаг. Тахил гэдэг маань өөрөө бурханд одоо тахил байлан усан тахилыг өргөх олон тахилын одоо зүйлүүд байдаг, зан үйлүүд. Тэгэхээр хамгийн эндээс харамгүй тахилыг нь бол усан тахил гэж манай багуулааран бошигс айлдчихсэн. Яг тэгэхээр хамгийн харамгүй өглөг юм байна гэж. Одоо өөр одоо шар тос мосоор тахил өргөхийн одоо бас харамын сэтгэл төрдөг ч юм уу болдгоо байна л да. Тэгэхээр ус гэдэг маань одоо хамгийн элбэг дэлбэг сайхан байна. Тэгэхээр одоо усан тахилыг бол өгөхөөр хүн харамгүй сайхан өргөж чаддаг. Хамгийн одоо сайн тахил болж өгдөг. Тэгэхээр тахил өргөхөд биднээс одоо бурхандаа эдээ ундааны одоо шүүс цоог бурхан цагаан сараар бол жижигхэн бурханы тахилыг тусдаа эдээ засдаг. Жижигхэн одоо тахилын боовоор тусдаа эдээ засна. Одоо мах шүүсний дээжээ тавина. Тэгээд одоо мөн одоо ямар бурхад шүтчихээс хамаарат тахил бол янз бүр байна. Одоо эдэн бурхтууд бол тусдаа байлан одоо дахиж байлан тахилгын тусдаа хийж тавина. Амарлангуй бурхтууд бол одоо чүүний нэр жижиг юм уу чүүшийн нэр 2 ус 4 ус тахилуудаа тавиад явчихна. Тэгээ мөн баримжаа гэж байдаг балин байдаг. Тэр жилээ даадаг. Тэр жил болгон биднээс авч тэр балинг бол тавьдаг юм ёстой л доо. Зарим тохиолдолд цагаан сарын өдрүүдээр альжлаад очдог. Тэгээ золлохоор ороход хоймортой бурхантай айл байдаг. Өндөр настай айл байж таардаг. Тэгэд яг тийм тохиолдолд бурханд нь ямар зүйлийг зориулан авч орвол одоо илүү сайн байдгийн. За тэрнээс гадна одоо бурхантай айл болгонд ороод бид нар мөргөх хэрэгтэй байдаг юм уу гэдэг юм бол. Ер нь хамгийн эрхэмдээд айлд ороод хамгийн эрхэмдээд зүйл бол бурхан шүтэн байдаг л да. За яг энгийн сайхан хуучууд бол ингээд зулын шарт тос бурхандаа ингээд сайхан өргөж болж байна. Бурханд нь сайхан мөргөөд тэгэд энгийн ээлжинд бол нэг бурхантай 5 өнгийн хатаг өргөж болж байна. 3 өнгийн хатаг өргөж болж байна. Тэр хатгийг өргөнө гэдэг нь өөрөө бас бурханд асар их хүнд итгэлтэй. Зулын шарт тосыг өргөж бас болдог тий. Айл болгоны энэ бурхан тахилд мөргөд иж болдго юм уу? Яг төрсөн эцэг эхийнхээ одоо бурхан тахилд мөргөх ёстой байдаг юм уу? Энэ тал дээр хүмүүс их асуудаг байхгүй. Тэгэхээр тэр минийх байна уу, өөрийнх байна уу хоёр сүйл хамаарна. Бурхан гэдэг бол бүгдөө л хүмүүний гэгэрүүлгийн тухайд зорьсон одоо бурхтууд мөг нэг л мөн чанартай. Тэгэхээр айлынх байна уу, минийх байна уу үл хамааран бурхан шүтэнд бол шууд ингээд сайхан ингээд сайхан урд нь хүрд байж байгаа те. Хүрдийн сайхан эргүүлээл тэгэл сайхан ингээд бурханд нь 3 удаа мөргөн. Заавал мөргөн. Эхлээд бурхан шүтэнд нь заавал мөргөн. Тэгээд дараа нь настан буурлууд өндөр настныхаа эренбэрийн сайхан золгоол явчихна.
Цагаан сарын одоо бэлтгэл ажил гэж яригддаг аа. Гэрээ цэвэрлэх нь чухал байд юм уу? Сэтгэлээ одоо цэвэрлэх нь чухал байд юм уу? Энэ ямар утга учиртай зүйл юм бэ? Ер нь ах мэдээж энгийн дээр Монгол түмэн бэлэг дэмбэрлэр сарын эхэнд бол гэр орноо цэвэрхэн шороо тоосгүй байлгана. Гэр орноо маш сайн цэвэрлэнэ. Гэрээ цэвэрлэхдээ хамт дагна бурхныхаа тороос шороо тоосыг цэвэрлэж сэвтсэн шүтэн байх юм бол сэвийн сайхан арилгаад бурхан шүтэнээ л их цэвэр ариун байлгана. Гэрээ цэвэрлэнэ. Мөн давхар энэ маань нэг дараачаар нь бол сэтгэлийн ариуныг барьдаг. Хэрүүл урал хийхгүй байх, хилэнцэд одоо зан үйл муу үгийг ярихгүй байх, дандаа бэлэг дэмбэрэлтэй ерөөлийн үгийг айлддаг шүү дээ. Түүнээс одоо зовсон, зүдэрсэн, өр шир, тэгээ өр ширгүй орох те цагаан сартаа ороход. Тэгээ гол нь бэлэг дэмбэрэлтэй буйны сар учраас дандаа л буйнаа хураах, буйны бэлэг дэмбэрэлтэй энгийн дээр бол яриаг ярина. Хойшлоод бол засал ном дээр бол дэлгэргүй гарна да. За хоёлаа битүүний өдрийн талаар ярив. Битүүний өдрийн одоо гол утга учир нь юунд оршдгийг. Яагаад ер нь гэр бүл хамтаараа заавал халуун аан бүлээрээ байх ёстой гэж үздэг юм бэ? За битүүний өдөр гэдэг нь одоо хамгийн ач холбогдолтой чухал өдөр. Тэр монголчуудын нийтээрээ битүүний гол өдөр болохоор биднээс нэг түрүүний ярьсан одоо би манай багштэйчүүд маань ярьсан одоо Монгол буддизмд орон болгоны дээр зан үйлийг бол дагаад одоо ягштал бариад явдаг. Тэр нэг цэдор лам буюу тэр балдан лам буюу насны одоо цог балент балдан лам буюу нас буйныг хайрлах тэр балдан лам бурхан айл болгоноор одоо зочилж буйн нүглийн тэнцэлтэй гэж үздэг. Тэр үед нь бол бүгд бүрэн бүрэлдэхүүнээр нэг ам халуун амбулаараа байж явах хэрэгтэй. Гол нь бас эрт унтахгүй байж үлэх зүгээр. Тэгэхээр балдантаа бурхан айл болгоноор буйн нүглийн тэнцэлж хүн болгоно одоо энгийн дээр бол тоог нь авч бүрэн бүтэн байна уу? За гэр орон цэвэр цэмцгэр гурван шүтээ маань ариун байна уу? Бүгдийг ингээд дэнслээ шалгаад ингээд одоо ордог гэж. Тэгээ ороод нэг морилоод ирэхэд нэгэр орон заваан одоо бурхан шүтэн байхгүй эсвэл хазгаа мөрөө одоо шивдсэн. Тэгээ хүүхдүүд нь байхгүй зарим нь унтцсан ч юм уу ингээд дээр байхад бол тэр байхгүй хүмүүс бол унтцсан юмд эрт бол тоонд орохгүй явчих. А гэр орон бохир заван бол орохгүй шууд яваад өгчих. Буян шгийг л оршооч чадахгүй л гэсэн гол утга нь тэр. Тийм учраас л гэр бүл халуун амбул дээрээ байж яг гэр орноо цэвэр цэмцгэр байлгах. Бурхан шүтээ эдээ шүүс зоог бүх юм ингээ өртсөн байж ах хэвээр. Тэгвэл битүүний өдөр чи хоосон сууж явах юм бол бас болохгүй. Балдан лам бурхан маань одоо морилон ороод ирэхэд хоосон ингээ байж байгаа юм бол буян шиг оршооч чадахгүй гэсэн гол бэлэгдэл нь бол тэр. Тийм учраас л голлоо гэр орноо цэвэрлэхээс илүүтэйгээр бид сэтгэлийн ариунаа чандлан барих хэрэгтэй. Ер нь бол хүн гэдэг бол бие хэл сэтгэлийн ариуныг барьж иж энүүгээр л буйнаа татан оршоох учиртай. Энийг л бохиржуул тэгэл буйныг одоо ингээд доройтуулах нэг уртай. Голлоод миний зэгч би өөрөө бурхан урлаач хүний хувьд бол тэр гурван шүтэн буюу бурхан шүтэнэ одоо шивийг маш сайн гаргуулах хэрэгтэй. Ариун тоос шороогийн цэвэрлээд арчаад гэр мэдээ цэвэрлэх нь ойлгомжтой. Голлоод л бурхан шүтэн гурван шүтэн юу тэр хэсгийг маш цэвэр ариун байлгах хэрэгтэй. Энэ өдөр цэрлэх зан үйлс нь юу гэдгийг заавал хийх ёстой зүйлс нь юу гэдэг юм бэ? Одоо заавал хийх ёстой зүйл бол тэр бурхан шүтэн цэвэр ариун гол нандин шүтэнэ байлгана. Хамгийн гол нь одоо өр ширтэй хэрүүл уралтай үл ойлголцол байж юусоо болохгүй. Им нэгдэлтэй одоо хэрвээ ямар нэг үнэтэй өш хонзонтой юм уу маргаантай авцаа өгчөд бол тэрийг одоо яг шиний нэгний өмнө битүүн өдөр бүгдийг тайлах ёстой. Одоо ямар нэг үл ойлголттой ингээд түнжин хагарцсан ах дүү аав хүүч байж лээдэг найз нөхдүүд байж лээдэг гол нь ам бүл дотроо биднээс үл ойлголцол ерөөсөй байж болохгүй. Одоо ямар нэг хэл ам хэрүүл хэлцэл гарцсан тэргээ цайруулад ойлголцоод уучлаад ямар нэг асуудалгүй одоо ямар нэг том их бах хэмжээг өр ширтэй байх бол өр ширээ бол бүгд нь цайруулад тэр янз бүрийн одоо үл ойлголцол хэрүүл маргаан тангаргийн асуудалтай бол тэр бүгдийг одоо маш урдан гол нь цайруулж ямар нэгэн барцтай зүйлийг дараа одоо тэр шиний нэг л дагуулж орж ерөөсө болохгүй л гэсэн гол юм дээр. Түүний одоо өдрийн ширээн дээр одоо байдаг хоол гүнзгий хувьд ямар хоол байвал зүгээр байдаг юм бэ? Ер нь энэ талаар та ярьж өгч. За битүүний өдрийн хоол гүнзэг гэдэг дээр нэг шүүс зоогоо тавьсан байх хэвээр. Тэгээ энэ хоол унд дээр хэд анхаарах зүйлсүүд байгаа. Тэгэхээр айл болгон ууз тавих, айл болгон одоо ингээд их том өндөр идэ өрөх гэдэг дээр бас яриа байна. Залуучууд маань болохоор заавал одоо нэг 5-аар идэ өрөөл, заавал одоо бүтэн хоньны шүүс одоо ууз тавих бол шаардлагагүй. Ер нь залуучууд маань бол 74 өндөрөө шанд тавиал 3-аар сайхан идэгээ өрөөл тэгэл бууз банш байж хад бол болж байгаа юм.
Түүнээс биш өндөр настай одоо яг бурхан шашны юм уу олон зочид гүйчид ирдэг олон шавнартай одоо номын хүмүүс бол заавал одоо 5-аар өрнө шүүс зоог байх ёстой. За энэ эдийн дээр одоо нэг тийм ташаарал буруу ойлголт яваад байгаа. Энийг бол яг цагаан сарын зоог эдээ шүүсэн дээр заавал биднээс одоо ойлгож авахгүй биднээс янз бүрийн одоо ингээд буруу ёс юм шиг одоо буруу заншлыг ёс юм шиг дагаад тарьсан нэг зан үйл яваад байгаа. Тэгээ биднээс ингээд эдээгээс яхаа өрлөө 5-аар ч юм уу 3-аар ч юм уу сайхан уул боовор эдээгөр дээр нь дандаа ингээд том евэн тавьчихдаг. Тэр евэн тавих одоо ерөөсөө буруу юм. Манайхан анхнаасаа тэгж тавьдаггүй байсан. Энэ их буруу ёс орж ирсэн. Тэгээ манжуулаа сүүлийн хиттийн нүгээр бол орж ирсэн. Тэр евэн гэдэг маань өөрөө Монголын язгуур үндэсний эдээ ерөөсөө биш юм байна. Хятадаас одоо гаралтай. Тэгээ энэ дуудлагын ч бас өөр И бан гэж нэрлэдэг. И бан гэдэг нь монголчууд евэн гэд нэрлэлсэн. И бан гэдэг нь болохоор гэдэг нь болохоор сар гэсэн утгатай. Бэн гэдэг нь болохоор одоо бэлуу юм уу боорц гэсэн утгатай. Боо гэсэн утгатай. Тэгэхээр энэ сарны бэлуу юм уу сарны боо гэсэн утгатай. Хятад өөрөө энэ тариалангийнхаа баяр маярын үеэрийг хэрэгэлдэг гол юм нь. Тэгэхээр Монголын буян шиг гэдэг эдээ ингээ сайхан гэдэг ингээ явах дээр нь буян шигийн амыг болон хятад ёсны евэн гэр ингээд дарж буйно Монголын буян шигийн хаан гэсэн ёгт утга санаа цаанаа явж идэг. Энийг надаа нэг багш манай айлдчихсэн. Энд ийм буруу ёс яваад байгаа юм шиг. Тэгвэл ерөөсө 5-аар уул боовор эдээгээ явлаа. Дээр нь сайхан хорхоо харуул цагаан эдээгээр овоолол тэгэл болоо. Тэр евэн гэр ерөөсө тавьж болохгүй. Энэ өөрөө Монголын амны ишиг буян заяыг хаан гэсэн тийм далд ёгт тийм буруу одоо бэлэгдэл яваад байгаа. Тэгээ энэ жилээс ахвалаа биднээс ингээд утгаа уучраа мэдээд авчих юм бол тэр хятад ёсны евэн гэдэг зүйлийг ерөөсөө тавихыг халах хэрэгтэй. Цагаан эдгээр л тавиад явах хэрэгтэй. Гол энэ буруу юм надад энэ маш олон жил хөвшөөд явцсан зүйл байна. Шинийн нэгний өдрийн одоо утга учир нь юу юм? Өглөө эртлэн босоод хамгийн түрүүнд одоо юу хийх хэрэгтэй? Шинийн нэгний өглөө нар мандахаас өмнө босох хэрэгтэй. Энэ монголчууд эртнээс нар мандахаас өмнө босдгийн гол бэлэгдэл утга юу вэ гэхээр нар мандсны дараа босоод 5 хорт хийнд бол эзлэгдэг гэж одоо үздэг тийм бэлэгдэл байдаг. Нар мандахаа өмнө босчих юм бол 5 сая хийгээ барьж аваад босоо тухайн өдөр бол маш их хямрал ундаатай ажил ус бүтэмжтэй сайхан байдаг. Тэгэхээр энэ бэлэгдлийн гол номын утга нь юу вэ гэхээр нар мандсны дараа одоо 10 11 ч юм уу их ааж үнгээ босох юм бол тэр нар мандсны дараа босч байгаа тодгорванч гээд чивл шуламсаа 5 хорт хийн сумаар харавдаг гэж. Тэр нь болохоор ямар хорт сэтгэлийн одоо сэтгэлийг бохирдуулдаг л одоо тэрний хорт 5 сум байгаа. Одоо мансууруулагч, алгасруулагч, одоо будангууруулагч, одоо завхааруулагч гэдэг юм нэг юм 5 сэтгэлийн хорт сум байна. Тэгээ энэ сумд хоногдсон л бол нар мандснаас хоош одоо босон бол оногдоод сэрчих юм бол тухайн өдрөө будангуураа, залхуураад, мансуураад, алгасраад тэгээд өнгөрчөж байгаа. Нар мандахаас өмнө одоо босч байгаа юм бол энэ сумд хоногдохгүй. Тэгэх юм болохоор зөв сайн хийгээ бариад босоод ирчихээр тухайн өдөр ажил хиймээр асар бүтэмжтэй. Тэгээ ер нь бол бар цагт бас их ажлыг бүтээнээс эртний Монгол өгч байдаг. Тэгэхээр ер нь шинийн нэгэн гэлтгүүгээр өдөр болгон нар мандахаас өмнө босч байх юм бол тухайн өдөр их үр бүтээлтэй хямар бат одоо будангуураал, алгасраал, мансуураал ингээд өнгөрөхгүй. Тэгэхээр ер нь энгийн дээрээ нар мандсны дараа их удаан ингээл боссны зарим өдөр ингээ байхад бол нэг будангуураал, мансуураал, зан алгасраал тэгээд өнгөрчдөг тохиолдол зөндөө байдаг тийм. Тэгэхээр хамгийн одоо за бүх өдрөө чаддгүй маяг бол ядаж одоо яг шинийн нэгнийхээ энэ хамгийн гол бэлэг тэмбэрэлтэй өдөр шүү дээ. Бэлгийн тоолын хамгийн ихний одоо жилийн ихний өдөр эрт ингээ сайхан босоод тэгээ зүг хийгээ эзлэгдээ бариад босоод ирчих юм бол маш хямралыг бат болчих. Тэгээ сайхан босонгуудаа зүг мөрөө гаргана. Зүг мөрөө гаргана гэдэг энэ зан бол эртнээс хэрэгжилж ирсэн буддын шашны биднээс номгүй биш номтой арт том байхгүй. Номгүй арт том бол хамаа байхгүй. Тэр орой босноо зүг мөрөө хамаач байхгүй. Гэтэл биднээс чинь нэг дөрвөн сайн зүг болгон эддүүд байна, зүг байна, өдөр цагийн сайныг хардаг. Ийм их зурхаан ёс одон энэ гариг таван махад ертөнцтэйгөө шүтэлцэж зорьсон арт том их ховор. Ер нь буддын шашны хөлгөнтэй орнууд энэ байна. Гэхдээ Монгол түмэнд бол илүү их энэ уул ус одоо энэ зурхаан ёс таван махад бүх юм ингэ мэдэж авч энэ гол зорилго нь зөв энергийг барьж авах гэдэг. Одоо энэ эрг сөрөг энергийн нөлөөлөл донд биднээс амьдраа явж байгаа байхгүй. Сөрөг энерgiэд нь орчих юм бол өвчин, зовлон, янз бүрийн саад барцад босоод байдаг. Яг тэр зөв зүг рүүгээ гараад сайн зүгтээ ороод одоо яшаа цог хэмрийнхаа зүг рүү гараад буян шигэн зүгээс л ингээл ороод ирнэ л дээ. Тэгэхэд бол тэр сайн зүгтээ гараад
муу зүгийнхаа барцтай наагаад тэнцэн зөх хэмжээний одоо тарныг уншаал одоо юг нөө тэр махуудын амирал болох одоо гал шүтэн зураад хайч гэх нөө энэ ямар нэгэн зан үлийг хийлээ сайн зүгээс ороод ирэхэд зүгийн цээрээ гаргачих. Тэгэхээр тэр шиний нэг нь яг зүг зүг рүүгээ гараад сайн зүгээс ороод тэр энергийг батжуулаад өөрийн одоо таван мах одоо зүг хиймэрлундаа хамаг гол юм бариад аваад байна. Тэгэхээр тэр маань тухайн жилдээ биднээс одоо их зүв байна гэсэн сэтгэлийн одоо тийм амар амгалан гэдэг зүйл оршоод ирчихэж байгаа. Зүг тэрүүгээ гаргаад тэгснийхаа дараагаар одоо тэгээд ижээ аавтайгаа золгох. Тэгээд номын багштай одоо тийм хүмүүс бол заавал эхлээл лам багштай золгодог. Монголчууд чинь тийм шүү дээ. Биеийг бол эцэг их төрүүлсэн, бэлэг оюуныг бол багш төрүүлсэн одоо оршооно гэж. Тийм учраас биднээс залбирахтай хүртэл одоо биднээс гончиг сумдаа ламаалаж авсуучаа гэж. Багштай мөргий, санжаалаж авсуучаа гэдэг бол бурханд мөргий, чойлож авсуучаа гэдэг бол ном дор мөргий гэж. Тэгэхээр энэ дээр хамгийн эрхэм дээд нь ээж аваас илүүтэй бүр бурхнаас илүүтэй багш л багтдаг. Тэр багш гэдэг номын багш гэдэг хүн байхгүй бол бурхны эрдмийг биднээс авч чадахгүй, ойлгохгүй. Тэр одоо хэрвээ нарнаас цацаргийг авах юм бол очиод авах боломж байхгүй, маш хол түлэгнэ. Тэгэхээр галтшил гэдэг зүйл байх юм бол тэр хөвөн үсэнд тусгаа тэр нарны элчийг шууд авах боломж. Тэр нарны элчийг авч чадж байгаа гол урган тэрхэнд галтшилэнд байгаа. Тэр галтшил гэдэг зүйл маань биднээс номын багш юм байна. Тэр багшиг бол биднээс багш байхгүй бол биднээс сургаал ном бүх юмтай холбогдох боломжгүй. Тэр бүх юмыг тайлбарлаж биднээс замчилж өгдөг одоо хамгийн эрхэм дээд. Тэгэхээр номын багштай зоологдог юм гол яш вэ? Дараа нь ижээ аавдаа зоологдог. Тэгээд өндөр настан ахан дүүстэй очиж зоологож нас буйныг одоо амар мэндийн айлтгаа зоологдог ийм сайхан уламжлал бий энэ. А хөдөөний хөдөө байгаа одоо айлууд бол тэгээд нармад тэр номын багштай ижээ аавдаа зод овоон дээр гарч овооныхоо одоо овоондоо бас цайс үнэ дээж лус тухайн орны одоо лус савдаг газрын эзэдүүдэд баясгадаг юм ус бий. Хүмүүс асуугаад байдаг. Насанд хүрсэн хүн мөр гаргах хэрэгтэй юм уу? Хүүхдүүд нь хэрэггүй, өрхийн тэргүүнээ гаргачихад болдох юм гэж ярьдаг. Энэ ямар утга учиртай юм бэ? Ер нь бол насанд хүрсэн л бол бүгд гаргана. Насанд хүрээс жоохон хүүхдгэл нэг 5 нас мас те. Одоо ер нь өөр ингээд явцсан 3 4 5 настайгаас бол болно бас гаргаал явчихын тий. Түүнээс бол бас яаж болохгүй. Бүгд одоо гаргана. Зүг мөрөө гаргана гэдэг маань өөрөө тэр сайн энергийг авч тухайн одоо хямрыг оршихын тухайд л зорж байгаа асуудал шүү дээ. Зарим нь бол гэрээ эзэн төлөөлөө гарчвал болно гэж болохгүй. Тусдаа буян шиг бүгдээр орших хөв хүмүүс дандаа. Тэгэхээр гэрээ эзэн ганцаараа цог хямртай гэрийн эзэгтэй хамгийн гүйтэй үр хүүхдүүд бүгдээрээ л гаргуул сайн. Гэрээ эзэгтэй эртлэн босоод цайгаа чандаг цайныхаа дээжийг өргөдөг шүү дээ. Юу бодож цайныхаа дээжийг нь өргөх хэрэгтэй гэдэг юм бэ? Өглөө эртлэн босож гэрээ эзэгтэй сайхан сүйтэй цайгаа чанаад тэр цай гэдэг эдийн дээж тэрийг бурхан шүтээнд эхлээд өргөдөг. Тэгээ бурхан шүтээнд өргөчөө дараа нь хангаад дэлхэл ус савдагдаа өргөдөг ёстой. Тэгээ тэрэндээ бол ерөөсөө хангаад дэлхэл ус савдаг те орны эддүүд зүгийн эддүүд те хамт төрсөн тэнгэр олон голын ус савдаг газрын эддүүд одоо баясаж амар амгалан байх болтгоо. Ер нь бол өргөхдөө бол их дэлхий их болсон 6 зүйл хамаг амтан бүхий л амар амгалан байх болтгоо гэж л өргөж түүнээс манай гэр амар амгалан бай гэж боддог. Ер нь их болсон 6 зүйл хамаг амтан бүгдээр амар амгалан байх. Энэ замбуулан хорвоо инх тун амар амгалан байх болтгоо дайн тажингүү одоо амар амгалан гал ус байгалийн гамшиг байхгүй. Амар амгалан энэ голлоо товчдод хэлэхэд бол яг лус савдаг хангаад л хийцүүдээ хэлээл дараа нь бол их усан 6 зүйл хамаг амтан бүгдээр амар амгалан байх болтгой гэж өрөхөд тэрэн дотор ерөөсө бүхий л юм орчиж байгаа. Энэ гол нь бана гол зан бол бусдыг ингээд тусын тухайд зорж юм өрөх юм бол өөрийн тус аян зөндөө бүдтэй. Тэрсөө л тэр хий усан 6 зүйл хамаг амтан бүгдээр амар амгалан байх болтгой. Энэ замбуулан манаас амар амгалан байх болтгой л гэж өрөнд. Эрхэмлж дээдэлдэг хүмүүстэй бид нэр хадаг ярддаг шүү дээ. Энэ олон төрлийн хатагнуудын одоо өнгө те тэрний одоо бэлэгдэл нь ямар утга учирыг агуулж идэг юм бэ? Тий хадаг бол ерөнхийдөө эдийн дээд хадаг эдээний дээсүү гэж энэ хадаг бол эдийн дээд гэж явдаг. Хуучин номын ёсонд бол хадаг гэдэг жинхэнэ хуучны одоо нандин одоо хадаг бол тэнгэрийн хэв торгыг бодиттой төлөөлдөг. Ингийн дээр бол яг тэнгэрийн одоо тэр торгоны нэгэн утас байхад л тэр айл бол буян шиг 9 үеэрээ буян шигтэй тэр утсыг хадгалж чадаад оршиж чадвал 9 үеэрээ баян цатгалан буян шиг нь чуулж явдаг гэж үздэг. Тэгэхээр тэр хадаг гэдэг зүйл тэнгэрийн хэв торгоны одоо яг бодиттой
бэлэгдлийг бол өөртөө шингээж явдаг. Тэгээ энэ дээр бол би хуучны нандин хадагны тухай ярьж байгаа шүү. Тэгэхээр одооны сүүлийн үед урдаас орж ирж байгаа тийм синтетик материалтай тийм химэл хадгийг бол би яриа. Тэр бол ингээд хуучин одоо хөр орхон шутсан шүлсээрээс энэ нандин хадаг бол ингээд шатаахаар бол одоо тортог гараад үнс ингээд болно. А одооны ингээд хямдхан синтетик ингээд хадгийг шатаагаад бол ингээд тийм бүрэнки пиавар шиг тийм болоод пиавар өндөртэй тэгээ ийм эрзэн шиг болоод хувирчиж байгаа. Энэ бол жинхэнэ нэг хадагны мөн чанарыг төлөөлүүлж чадахгүй. Тэгэхдээ сүүлийн үед бол сайхан хөр хорхон шүлсээр нандин шинээр гоё хадагнууд хийгээд гаргаад ирчихэж. Тэгэхээр би гол зөвлөхтэй бол бид тэр хямдхан биш яг хөө бэлэгдлэрээ хадаг гэдэг нэр төдий бол байж л байгаа. А тэгвэл болж игэл одоо тэр хөр хорхоо торгоор нэгсэн гоё тэр нандин хадгуудыг байрвал илүү нэг авж байгаа гэж байгаа үн цэнтэй. Тэгвэл зүгээр нэг тийм хямдхан юм бол үн цэн байхгүй. Тэгэхээр хадаг гэдэг нь жинхэнэ бодитоор эдийг төлөөлдөг, хадгийг хадгалж чадсуунд эд тогтдог гэсэн ч үг бий. Тэгээ хуучны хүмүүс бол нэг сайхан далайныхаа савнд бол нандин хуучны хадгийг бол зүгээр ингээд хадгалаа л байж идэг. Тэгээ хишиг буйн чуулдаг. Тэгээ хадаг бол дотор үндсэн 5 өнгийн хадаг л байдаг. Тийм. Одоо шар, цагаан, улаан, ногоон, хар гэж бас байна. Хөх гэж би хар бий, цагаан бий, ногоон бий, шар бий. Тэгээ энэ дээрээс нийтээрээ Монгол түн бол бүгдээр хөх тэнгэрийн орон, очирвааны хувь төгөлдөр шавнар, Чингис хаан, хаадын орон гэсэн утгаараа очирвааны лагшингийн өнгөр хөх өнгөтэй. Тэгээ Чингис хаан мөнөр очирвааны хувилгаан гэж үздэг. Очирваан бол өөрөө бүх бурхтаас хүчийг хэрэгшээсэн нууцын эзэн очирваан гэж үздэг. Тэгээ отгон тэнгэр хайрах маань очирвааны тэглэгтэй. Тэгээ Монгол орныг бол тэнгэрийн орон буюу хаадын орон гэж үзэж байгаа. И хүчийг бэлэгдсэн. Тийм учраас хөх өнгийн хадгийг бол нийтээрээ барьдаг ёстой. Төвдийн оронд бол нийтээ хадаг цагаан хадаг гэдэг. Нэн сэтгэл нэгүслэг голддог. Ариа бол 60-аас их бурхны хувь төгөлдөр шавнар учраас цагаан хадгаа нийтээрээ барьдаг. Хятадууд болохоор арга ухааны одоо эрхэм бэлдэг учраас манчир бурхны хувь төгөлдөр шавнар гээд шар хонгийн хадгийг нийтээрээ барьдаг юм ёстой. Тэгээ манай монголчууд бол хамгийн эрхэмдээд бол хаадын орон гэсэн хүчийг иргэшээсэн орон учраас хөх тэнгэрийн ч орон бүх бэлэгдлэр бол хөх хонгийн хадгийг бүх бэлэгдлээр барьж болдог. Цагаан өнгийн хадгийг бол ер нь бол өндөр насны буян шихийг аривдахын тухайтад бол барина. Шар өнгийн хадгийг бол буян шихийг дэлгэрүүлэхийн тухайтад. Одоо мөн одоо лам багш нартай бол шар хадаг. Улаан хадаг болоор эрхэн тураах чиглэлийн өнгө бол хамаагүй барихгүй. Хар өнгийн хадгийг бол одоо хатуу үлийг амирлуулахын тулд номын өмд хэрэглэдэг учраас энгийн өн бол энийг оршиж бол болохгүй. Тэгэхээр лам багш нартай бид нэр шар хадаг барих юм бол бас ирэхэд дээд хүндэтгэл мөн гончиг сүмийг бэлэгдээд 3 өнгийн хадгийг бас лам багштай барьж болно. Тэр цагаан, улаан, хөх гэд 3 өнгө байгаа. Энэ маань одоо яг гончиг сүм гүсэн түүгийг бэлэгдээд 3 өнгөөрөө барина. Хүндэтгэл мундаг хүндэтгэл юм. Бүр одоо том хам багш юм уу том эрхэмдээд багш нараа би миний хамгийн эрхэмдээд багшд хүндэтгэлийн дээд нь бол 5 өнгийн хадгийг бол. Тэр бол одоо бүр их том хуучин ноёд төшмөл хаадаг. Тэгээ том одоо том өндөр зэрэглэлийн том лам багштай бол хамгийн хүндэтгэлийн дээд хэлбэр бол 5 өнгийн хадгийг бол барьдаг. Тэгээ тэр хамгийн дээд хүндэтгэл юм. Тэгээ өнгөний дараалаар нь барьдаг. Тэгээ одоо бол лам багш нартай шар хадгийг ингээ барина 3 өнгийн хадгаа барьж болно. Өндөр настангуудаа бол цагаан хадаг бас барьж болно. Цагаан хадаг бол насыг хурцсахын тухайтад барьдаг. Нийтээр хөх хадаг. Тэгээ хадгийн дотор бол даш хадаг, аюуш хадаг, нанж бандан хадаг гэд зөндөө хадагны төрөл байна. За эхлээд даш хадаг гэдэг. Даш хадаг бол жижигхэн нэг төөрийн жижигхэн хадаг. Самбаа хадаг ч гэж. Тэгээ бацах юм бол жижигхэн эрхээ уруунд дэлгэхээр юм том болчдөг. Тэгээ тэр нь жинхэнэ хөр орхон шүлсээр байсан. Даш хадаг бол одоо үлзий хутгийг оршоохын тухайтад. Аюуш хадаг гэж би дээр аюуш бурхны дүр хөрөхтэй. Энэ бол дандаа хөр орхон шүлсээрээс хуучин маш нандин хадагнууд л. Энэ хадгийг бол хуучин бол төрүүлж ирсэн мөр альва нэг төрүүлсэн бүхэд бол нэг хадаг нэг цайл өгдөг. Бодтой одоо эдийг төлөөлж одоо мөнгийг төлөөлж хадаг тийм л үнцэнтэй байсан. Тэгэхээр аюуш хадгийг бол насыг хурцсахын тухайд дижи аавда бас барьж болдог. 8 тахилтай хадгийг бол бас номын одоо багштай барьж болно, ээжи аавда барьж болно. Нанж бандан хадгийг бол одоо бас хамаагүй барьж болдог. Тэр нанж бандан хадаг нь өөрөө дүүнхөр бүрхний одоо өөрөө таринтай хамчмаала вараа гэд нанж бандан хадгийг бол хойтой буйнд бол өндөр одоо буян бурхан болооч нүрийн бүтээх сайн төрлийг олуулахын тухайд би энэ дээр нь одоо ингэж тавьдаг оршоодог юм яст. Тэгэхээр нанж бандан хадгийг бол хамаагүй бол бас барьж болохгүй.
Энгиндээ хүмүүст бол ерөөсөө тэр дашаадаг, аюушаадаг, 8 тэхэлтэй хаадаг, одоо тэр самбаа хаадаг гэдэг нь сайхан барьж болдог тийм. Тэгээ хадагтай золгох, хадаг барьж золгох гэж хоёр ёс бий. А сайхан өндөр настангууд доо цагаана бид синхэр хадгаа сайхан бариад хадгаа бариад золгож. А хадагтай золгоно гэдэг бол өөрийнхөө эрхэн уруу ч юм уу ядам уруу ч юм уу ингээ ороогоо доош нунжуулчих. Тэгээд тэр хадагтайгаа тэр хадгаа болохонд өгөхгүй хадагтайгаа одоо айл доорход ингээ хуруундаа зүүцсэн. Тэгэл сайхан хадагтайгаа ингээ золгодог тийм ёс бий. Хадаг гэдэг зүйл маань өөрөө яг төрүүлснээр яг жинхэнэ бодтой тэнгэрийн бодтой хэвийг төлөөлдөг учраас энэ насыг өрцгөө буян шигийг дэглэрүүлэх хүндэтгэлийн одоо маш том дээд хэлбэр гэж ойлгож болно. Хадган дээр мөнгө их тавьж дээр нь тавьж золгодог штеп. Энэ ер нь хэр зөв зохистой зүйл юм болоо. Хуучин бол яг өндөр одоо биднээс чинь бэлэг сэлтгээд одоо цагаан сүүрээр ярихад бол хүний алгыг дээш нь харуулна гэдэг л яриа байгаа шүү дээ. Түүнээс биш янз бүрийн одоо бараа хэрэгтэй хэрэггүй юмыг авуулаад тэгээд цагаан сарын одоо бэлэг гэдэг жоохон утга алдаад байна. Хуучин бол одоо хэвийн бов, домбын ят ингээл алгын цагаан эдээ хурууд ааруул тавиал өгөөл тухайн хүний одоо гарын алгын дээш нь харуулж ингэж гоё оршоодог. Ийм л ёс байсан. Одоо бол ах мөнгө тавьж бол одоо мөнгөний хэлбэр хуучнаар одоо альва нэгэн зүйлийг одоо гол хэрэглэгдэх худалдаж авах одоо гол хэрэгдэх болчлоо. Тийм учраас мөнгөн одоо дэвсгэртэй тавиад зоолгож болно. А янз бүрийн эд бараа таваар тавих нь бол тийм зөвхөмжгүй. Ер нь л хадган дээрээ мөнгөө тавиад зоолгож бол төрийн одоо дэвсгэрт мөнгөн юу гэдгээр утгаараа болно. Янз бүрийн чанартай чанаргүй ур зүгийн бараа өгөх нь бол бэлгэн дөхнө тийм бас сони юм тий. Учир дутагдaltaй юм. Тэгэхээр одоо цагаан сарын баяр гэдгийн бэлгээрээ биднээс ингээд биеийнхээ уралдах биш те. Зарим нь бол ингээд их үнэтэй бэлэг өгөөл, зарим нь одоо ийм өгөж чадсангүй тэгэл ингээд заавал одоо юу яах гэдэг юм шиг гордол хараал ингээд байхгүйгээр энэ бэлэг дэмбэрлээл бодож байгаа. Тухайн одоо жилийн өнгөө бодож байгаа. Тэгээ яагаад нэг хичээгээд биднээс нэг айл болгон ууц тавихгүй айл болгон боов тавиал ингээд гоё тухайн буян шиг жилийнхээ өнгийг тодорхойлох гэж бас гол утга нь байгаа болохоос бас нэг айхтар баярхаад ингээд байгаа хэлбэр ерөөс биш. Одоо хүн болгон сайхан нэг сайхан ууцаа тавьчих гэж байгаа. Баярхаад байгаа л өөрөө бас башилтай цаанаа. Жилийнхээ өнгө буян шиг тогтоохын тухайд сайхан өнгөлөг сайхан хутчих. Монгол түмэг гэж энэ бэлэг дэмбэрлийн ард түмэн. Тэгэхээр ерөнхийдөө бол нэг айхтар тэр нэг бэлэг сэлт таваараа уралдах нь тэм чухал биш. Буйнаа хураах, сэтгэлийн ариустай голлож явах нь хамгийн чухал тийм баяр юм. Буйныг хураах сар гэдгээс ойлгох хэрэгтэй. Тэгээ өндөр наснуудаа л маш сайн баярлуулж хүндэтгэн. А түүнээс биш одоо ямар нэг өмссөн, зүүсэн, унсан, унаа тэргээр баярхах гэсэн утга хүнд гайхуул гэсэн буруу утга гарч болохгүй. Мэдээж одоо машин тэрэг хуучин бол сайхан жороомор, сайхан хурдмор унаа явж байгаа гэсэн үг. Тэгээс өнгөтэй сайхан дээл хувцас өмсөв. Тэр хэмжээ зохист хэмжээндээ барихаас биш баярхах, хүнд гайхуулах гэсэн тийм буруу утгыг барьж өрөөсөө болохгүй. Төв гандан дээр цагаан сарын хурал ном гэдэг өдөр шөнөгүй хуралцсан айхтар ном болдог шүү дээ. Энэ номыг ямар утга учиртай ном ингэж олон цагаар өдөр шөнөгүй хуралдаад идэх юм бэ биднэрт ярьж өгч. Тэр хийд гандан болгон одоо сахиусаа дахиж хурлаа хурдаг өөрсдөө тэгж аягууд байдаг. Одоо олон манай гандан хүрээхэд бол манай гандан маань болохоор яг л тэр голлоо битүүнүүдэр бол цэдэр лам гэдэг лам одоо баясгаж битүүний одоо орой эхлэл үүр зайтал шинийн орой одоо үүр зайтал өглөө бол уншдаг гол хурал нь бол тэр. Бүл хийд болгоо өөр ингэсэн уншлага сахиусуудаа баясгадаг тийм ёс заншилтай. Тэгэхээр түрүүнээсээр энэ хурал номонд даган баясна гэдэг нь өөр хамгийн их буйныг хураах одоо маш том төвхөнд боломж олдож байгаа. Тэгэхээр болж игэл бид гандан хүрээ хүүдээ тэр цэдрэл хам тахих тэр сахиус баясгах тэр одоо ховор уншлагалдаа зөвхөн одоо битүүний өдөр одоо уншдаг. Тэгээ эндээ биднээс одоо очоод даган баясаа залбираад ингээд суухан болол насны буян шиг маш ихээр хурааж буян шигийг оршиж авах маш их одоо тийм боломжтой. Асар их өндөр энергийг одоо өгж байгаа буяныг оршиж байгаа юм л учиртай. Тэгэхээр шинийн 1-ээс шинийн 15-ны хоорондоо бид засал номоо хийлэгдэг. Одоо ерөөсөө 8 хөлөл гэж байгаа. 8 хөлөл дээрээс тэр галаасаа эхлээл хүн өөр олж болдог л да насныхаа тоогоор эрэгтэй хүн нар зөв тоолол одоо насныхаа хий настайгаа хий нас гэж ярихгүй л да хий настайгаа тоолоод өөрөө ямар хөлөл дээр байгаагаа олоод авчин гал дээр усан дээр юун дээр уснаа мэдээ. Тэгээд тэр заслынхаа юугаа бол хийлгээд тэр тухайн жилийнхээ одоо нэг гол засал номнууд бүгд гарч одоо 6 юун дээр ингээ үзэх юм бол за би өнөөдөр одоо миний
өнцөгдсөн байж гэдэг юм уу, дөрвөн өнцөгтөөр таарсан байна уу, жил орсон байна уу, энэ дээр анхаарат. Тэгэхэд жил орсон юм өнцөгцөн өдөр хүнд маш их барцтуу тохиолдож гэмтэж энергийн сэвтэлд орж, энергийн одоо бохирдолд орж гэмтэж сэвтэх одоо янз бүрийн асуудалд орох магадлал маш өндөр эмзэг болчихж байгаа юм л да. Тэрийг нөхөхийн тухайд одоо заслын одоо судар номуудыг, тарины одоо 8 номуудыг уншиж байгаа юм. Тэгэхээр тэр маань энгийн дээрээ насны барцтай хүн байлаа гэж бодъё л да. Одоо их насны барцад байна гэж боддог. Тэн дээр нь бол цагаан дэрхийн одоо цэнд аюуш, насны 3 бурхан, тэгэл дарихи мандал шиваж гэдэг юм уу. Тэр насыг өөрчлөх C1 гэдэг одоо C дор гэл олон заслын номнууд байл. Тэр цагаан дарихын бурхан гэдэг мөнөөр насыг урсгахад зориулагдсан насны одоо нандин тэр нууц тарины авшиг насныг урсгах бүх нууц тарин номыг одоо оршоосон гол бурхан бол цагаан дэрх. Тэгээ цагаан дэрхийн ном. За дасар хил амтаа байна гэх юм бол цагаан шүхүртгэл. Ерөн бурхан багшаас айлцсан одоо хамгийн дээд 3 засал бол 3 гүрэм гэж байдаг. Энд хамгийн дээд засал юм аа. Тэгэн дээр бол тэр цагаан шүхэр ногоон дээр ширнэг гэдэг энэ гурвыг л одоо уншвал заслын дээд юм а гэж үзэж байна. Тэгээд энэ цагт бол тэр хил амуу юмыг дарахын тулд цагаан шүхүртгэл номыг унших. Цагаан шүхүртнөөрөө тэр үхээрийн бузар одоо өвчин зовлон лус савдаг одоо удмын хараал хил ам бүх юмыг дарахад бол цагаан шүхүртөөрөө маш их ачтаа тустай гэж үздэг. Тухайн бүх зүйлд тохирсон юм олон бурхтуу заслын ном судрууд байдаг. Заслын ном судрагд бол хүний яг энергийн төвшөнд нууц тарины одоо мөн чанараар нөлөөлж энергийн засч л байгаа гэсэн утгатай. Тэр номонд сууснаа бид нэг авралыг одуулаад залбирэн. Тэгэхээр тэр нууц тарины засал номыг уншснараа тухайн үнэт энергийн одоо шивдсэн байсан энергийн сүлдэн бие бүх юм засаж өгч энергийг батжуулж яах гэж үзэж байгаа. Тэгээ энэ дээр ингээ голлоо бас нэг юм ярихад бол хэдэн мянган зууны өмнө бол бурхны биенээс гэрэл цацарсан байдлаар зураад ирж байгаа хөө. Би өөрөө бурхан зурдаг юм. Тэгэж юун гэрэл байдаг гэлээ тэр мэдэхгүй юм шиг. Гэтэл одоо орчин үед чинь хүний аавра гэдэг хэмжээд үзэх хүний биенээс алт хэрийн гэрэлийг цацард юм байна. Хэвийн энергитэй одоо мундаг явж байгаа хүн бол ийм гэрэл цацар. Тэгээд энерги нь одоо ингээ багасаад өвчин зовлон янз бүрийн асуудалд орж байгаа юм. Тэгээд энерги ингээ багасцсан байдаг. Дээр доор ингээ бүр хоосон болцсон. Энэ энерги гэрлэн бүрхүүл нь багасаад бүр сүлдэх юмрын дөрөөцөнд энэ гэрлийн энерги огт байхгүй ингээ авраагаар нь зүүч байхгүй болсон байдаг. Тэгэхээр тэр одоо ном засал ажиллахтаа заслын гүрэм номыг унснаа гэрлэн бүрхүүлийг сайхан засаж сэлбэх сүлдэх юмрын дөрөөцөн сүлдийн одоо засах барих одоо тэр маш нарийн юмнууд байдаг л хамт төрсөн тэнгэр говийн лаа буюу хамт төрсөн тэнгэр хүний бие дээр оршиж. Манайхан ч нэрсө тэр заяа буйна их бодож сүсгэлж явдаг тэр өндөргийн занав зараас Монгол төмдөө голлож говийн лаа гэж шүтэж явах юм бол Монголын буян заяа маш өндөр юм аа. Говийн лаагаар шүтэж явах юм бол хизээч буян заяа дөрөөдөхгүй юм шүү гэж хамт төрсөн тэнгэр юм байл л. Тэг хүний толгооны дээр бол төрсөн орнууд гэдэг юулаа баруун мөрөн дээр бол тэр даалха буюу сүлдэн тэнгэр, зүрхний харалтай амин тэнгэр, баруун сугны харалтай бол пооло буюу эрийн тэнгэр, зүүн сугны харалтай мооло буюу эмийн тэнгэр. Энэ 5 тэнгэр хамт төрсөн тэнгэрэл хүн баясгаж явах юм бол одоо нас цог хэмэр өвчин хамт тусахгүй хамгийн гол юм энэ юм байна. Яагаад бол хамт төрсөн тэнгэр учраас маш хурдан баясдаг. Тийм учраас энэ хамт төрсөн тэнгэрээ говийн лааг л маш сайн баясгаж. Ер нь залуучууд бол гэр орондоо бурхан шүтээ гэж байгаа хүмүүс бол ямар ч асуудалгүй говийн лаа байхад маш сайн байдаг. Тэрийн одоо хамгийн их асууж сонирхохыг хүсдэг зүйл бол жил орох гэдэг зүйл байдаг. 13-ны жил, 37-ны жил гэж ярьдаг. Энэ жил орох гэдэг нь ямар утга учиртай, юун дээр бид нар анхаарах ёстой, энэ талаар та тайлбарлаж яаж өгөөч. Жил орно гэдэг нь яг энэ жил дээр тухайн хүний одоо юу бол их сэвтэж дөрөөтж эмзэг болдог. Одоо жил нь орсон үед янз бүрийн гэмтэж барьсан асуудалд орсон, одоо аваарт орсон, асуудалд орсон хүмүүс бол жил нь орсон үе дээр дандаа асуудалд орсон байдаг. Одоо маш энгийн дээр ярих юм бол 13-ны жил орсон үе дээр бол хүний энерги бүрхүүл одоо энэ сүлдэх юмар асар дөрөөцсөн байдаг үе. Энэ үе дээр хүн бол янз бүрийн одоо том ажил руу зорж том ажил үйлсийг эрхлүүлэх юм хийх юм бол дандаа бүтлгүүчээдэг. Мөн одоо бас сэвтэж бэртэж гэмтэх бүх юмнууд энэ насан дээр болж идэг. Энергийн хувьд маш их сул дорой болцсон байдаг үе. Тэгээ энэ дээр биднээс маш их анхаарч нөгөө заслын судар номуудаа уншуулж энерги батжуулахыг эрхэмлэн одоо захиж ирсэн байдаг. Тэгэхээр яг жил нь орсон одоо хүмүүс 13-ны жил гэдэг энэ жил орсон үе дээр биднээс одоо маш одоо анхаарч тухайн жилийн одоо заслын одоо нарийн нандин ном судрууд байгаа. Тэдэг бол маш шамдан хичээнгүүлэн номыг уншуулж энерги маш хурдан засаж авдаг уламжлалтай. Тэгэхгүй саваас тэрийг үл анзааран хинэггүйтэл явах юм бол яг энэ дээр бэртэж гэмтэж асуудалд орсон тохиолдол асар өндөр хувьтай байдаг.
Өчигдөрхөн манай дээр нэг бичсэн комент би уншиж ирсэн. Тэн дээр 37-ны жил орж байгаамаа хүүхэд гаргахад муу гэдэг юм. Энэ үнэн үү гэсэн тийм агуулгатай зүйлээсэн. Энийг одоо яг юу гэж тайлбарлаж өгөх хэрэгтэй юм болоо. Харин 37-ныхоо жил мэл дээр хүүхэдтэй бол бас барцадтай янз бүрийн асуудал тохиолдог гэсэн одоо зүгсүүд байдаг. Янз бүрийн бас одоо бэрийн зурхаан мурхаа тэр янз бүрийн одоо нарийн номлол дээр үзэхэд бол хүүхэд гаргах төрөх жил, төрж болохгүй жил, хүүхэд олж болохгүй жил, хүүхэд гаргах чиглэл бүгдийн нарийн заасан байдаг. Тэгээ бэрийн зурхаан тал дээрээс маш нарийн харж иж эдгэрүүдийг шийдэх ёстой л доо. Магадгүй хэрвээ одоо 37-ныхаа жил дээр жирэмсэлсэн хүн асуугаад байна уу гэж би бас хардаж ирдээд байгаа. Тийм магадaltaй байна тийм. Тийм байвал одоо энэ тохиолдолд яг одоо энэ дээр засал номоо хийхээс арга байхгүй. Одоо аливаа нэг юм дээр бүх хэмийг бол яг 6-9-оор номоор нь явах боломжгүй болчих. Тэгэхээр чи ингээд хүүхэд ингээд одоо хизээч ямар ч үед олдож болно шүү дээ. Тэгэхээр за энэ болохгүй байна одоо ингээд болиг хэлтэй биш. Тэг яг тэн дээр нь застдаг олон ном судурууд нь байгаа. Тэрийн сайхан одоо маш сайн зурхаач багштай уулзаж энэ дээр засал ном хайлах хэрэгтэй. Засвал бол ямар ч асуудал өгсөн зүйл тий. Ерөөсөө засч болохгүй юм гэж ерөөсөө байхгүй. Тэгэхээр биднээс одоо ивэл жилтэй байлаа, харж жилтэй байлаа. Одоо биднээс харж жилтэй мөртлөө үр хүүхдтэй болсон сайн сайхан амьдарч байгаа зөндөө хүн байгаа байхгүй. Тэгэхээр тэр болгоно нь одоо бүгдээр болохгүй бүтггүй салнаас утах ерөөсөө байхгүй. Хань жилтэй ингээ болж энэ бусад нэг жилийн мах одоо махбод хөлөл минг суудал бүх юм тохирж байгаа бол тэр харж ил бол ямар ч хамаа байхгүй. Над дээр бас нэг хүн ирж ирсэн. Би одоо харж жилтэй манай хүн бит хоёр тэгээ үр хүүхдтэй болцсон. Одоо сайн сайхан амьдарч байна. Тэгэхээр сэтгэлд нөхөн ч сэв байгаад байна. Одоо бид тэр салах чинь болов муу юм төхөх чинь болов гэд хүн чинь Монгол ямар ч нэг юм сонсчихоо сөрөг юм сонсчихороо яах бол ийх бол гэж сэтгэлд нь ерөөсөө тийм юм байхгүй. Бусад нэг хөлөл болоод одоо нэг залуу 92 дээр нэг 25-аас 20 гараад зүйл юм байгаа байхгүй. Тэдгэрүүдээс ихэнх нь одоо ингээд таарад ганц нэг одоо харж жилмэл байх юм бол тэрөөс нөлөөлөл байхгүй. Санаа амгалан байж болно. Гол нь бол нууц зэрэгтний харш марч гэдэг ганц хоёр болохгүй нэг цээртэй ёс бий. Тэр нь бол үр хүүхэд гарахгүй байх гэх нэг актер юм би. Тэр л биш бол яах ч үгүй. Сүүлийн үед цагаан сар тэмдэглэх нь их зардалтай байна. Тийм учраас гэр бүлэрээ халуун орондоо очиод амарчи цагаан сарыг тэмдэглээд яхахын гэсэн одоо хэсэг бүлэг тэм үзэл бодолтой хүмүүс байгаа дээ. Ер нь цагаан сар тэмдэглэх заавал ёстой юм уу? Тэмдэглэхгүй байх нь ямар утга зүйлийг агуулж болох вэ? За энэ маш чухал асуулт байна. Энэ дээр хоёр зүйлийг ярина. Нэг дээр номын талаараа нэг зүйл ярина, нөгөө талаар ёс уламж талаасаа нэг зүйлийг ярина. Цагаан сарыг хийхгүй байснараа ямар ур уршиг байна вэ гэдэг тал дээр нэглээд яриа л да. Цагаан сар гэдэг нь нэгдүгээр номын талаас энэ бол буйныг хураах, буйнаа хураах тий өөрийн одоо энергийг одоо сайжруулах, буйныг хураах, янз бүрийн хилэнц барцтай амьрлуулж одоо өөрийн энергийг сайжруулж явах буйны маш том сар. Нэг дээр энгийн дээрээ бас ахаад энгийн нэг чухал жишээ нь бол цус ойртохгүй юу гэдэг нэг асуудлаас одоо авардаг хамгийн гол баяр. Одоо жишээлх юм бол хотод ч одоо бүх аймагуудаас ингээ маш олон хүмүүс нийлээ суудсан байна шүү дээ. Одоо Арангаагаас ч байж өөр бүх ингээ нийлмэл байж байдаг. Холилдсон. Тэгэхээр одоо энэ дээр бид одоо угийн бичиг гэдэг зүйлийг одоо бас бичгээ болчлоо. Энэ алдагдчихлаа. Түүнээс улбал одоо ах дүү нар цусан төрлөө хүмүүс хоорондоо суух тохиолдол маш их болсон. Одоо энэ ч хотод оюутан болоод ирсэн. Гэтэл яг л цагаан сараар хүүхдүүдэд бүр дагуулж явах ёстой. Үр хүүхдүүдэд. Тэгээд энэ таны одоо ингээд нагц, энэ таны авах тал, энэ чиний дүү, аавын чин дүү, энэ их чин дүү. Тэгээд мэдүүлэхгүй бол хоорондоо суучих юм л та. Нэг чухал юм энэ байдаг. Тэгээд монголчууд ирснээс ухаантай ард хүмүүсээр ингээд хүүхдүүдэд дагуулж бүх хамаатан саднаар орох ёстой. За ингээд бүгдийг таниад авчих юм бол энэ манай хамаатны хүн юм байна. Энэ манай аавын дүү юм ийм хүүхдүүд байд. Бүгдийг энийг дагуулж явах энгийн дээрээ бол нэг хоорондоо танилцаа суугаад маш эмгэнэлтэй байдал зөндөө бас гарч байна. Нэг аюул энээс аварж байгаа. Нөгөө тал нэг юу нь болохоор Монгол язгуур үндэсний гол баяр ахас ихсээ хүндэлдэг, ёс уламжлаа дээдэлдэг, үндсэн дээлээ өмсөж жинхэнэ биднээсээ одоо нэг монголоор амьсгалдаг гол баяр шүү дээ. Тэгээ Монгол их орноороо, Монгол язгуур соёлоороо бахархдаг эдээ ундааны соёл, үндлэх, мэдлэх, ёслол одоо нэг хүүхдүүд чинь ахас ихс өвгөн дээрс орхоо болчлоо шүү дээ. Тэр чинь ингээ өвдөө өмсүүлээд ингээ хүндлээд юм арай сургаалын сонсоод
аав нь ингээд бүгд ингээд одоо өндөр наснуудаа хүндлээд ингээд дистаралаар ёс уламжлал байна. Тэгэл хөдөөнийх нь даавал овоон дээрээ гараад овоон дээрээ дахил махлаа өргөн. Энэ нэг давхар одоо үндэсний хувцаараа бахархах, монголоороо бахархах, өвөг дээцээрээ бахархах, хүндлэх, дээдлэх гэдэг энэ үр хүүхдийн хүмүүжлийн асар ач холбогдолтой байр давхар явагдаж байгаа. Тэгээ номын талаас бол нөгөө нэг засал ном, буйнаа хураах, буян нүглийн ойлголт, багаас нь хүүхдэд тэр буян гэж үе, нүгэл гэж үе, за нэг хүний энерги жанлуу гэж үе, заслын ном гэж үе, буйнаа биднээс ингэж хураадаг, биднээс чинь эзэн богд Чингис хаанаас ахуулаад хүннүс сүнүгийн үеэсээ бурхны шашинтай байсан ард түмэн. Тэгээ номт хаадуудын үр сад. Тэгээ биднээс мөнхөд одоо энэ сайхан одоо энэрнгүү нэгүүлсэнгүү буйны бурхны шашинтай дээдийн номоо шүтэн дээдэлж явж ингэ сайжир дэвшиг учиртай ийм ард түм гэдэг багаас нь ойлголдохгүй бол одоо хүүхдүүд гадны шашин янз бүрийн юм руу орж эмгэнэлтэй байдалд орж байгаа тохиол зөндөө. Тэгэхээр энэс олон талын танин мэдхүү, оюун санааны за тэгэл нэг угийн бичиг тий одоо хамаатас садны хоортоо суухгүй байх гэж ёс заншил гэдэг маш олон асуудлуудыг төндөж гарч ирж байгаа. Тэгэхээр ер нь бол олон хүн ирэх юм да одоо бэлэг сэлт ингээ айгүй хүндэрх юм аа гэдэг ингээ тэр залхуураа төгшөөгөөд энэ бол өөрийнхөө язгуур мөн чанар язгуур баяр язгуур өөрийнхөө мөн чанараас л татгалзаж байна л гэсэн утгатай та энгийн дээр бол тэгэхээр энэ дээр бол болж өгөө сайхан баярлаад та хүн болгоны одоо үзэл бодол өөр л байх л та. Тэгэхээр бүгдийг нь одоо байжээ гэж болохгүй болчиход байгаа юм да. Тэгэхээр тэр хүн маань одоо яаж бодож яаж явж хүн болгоны бодол санаа өөр, ухаан санаа өөр учраас бүгдийг бол хүчлэх боломжгүй юм. Гэхдээ бол биднээс дотор бол нөгөө Монгол гэдэг язгуур мөн чанар үн цэнэ бол байн хадгалж тэр мэн эргээд хүүхдүүдэд монголоороо бахархах, их орондоо хайртай байх, их орноо дээдлэх бүгдээрээ Солонгос руу Америк руу явчихвал Монголд хэн үлдэх вүлээ те. Тэр Монгол өв соёл гэдэг юмараа бахархаж өгнө. Тэмдэглэж байвал зүгээр юм да гэж би уриалахаар байгаа юм. Цагаан сар гэж зүйл хэрвээ одоо муугаар одож байхгүй болвол бид нэр юугаа алдаж болох вэ? Та нэг товчхон 2 3 үгээр хэлж өгч. Цагаан сар гэдгийн сайхан баяр байхгүй бол биднээс одоо Монгол ёс уламжлал, ахас ихсээ хүндлэх нь ёс уламжлал, ахас ихсээ хүндлэх мэдлэх ёс бүгд байхгүй болно. Эдэ ундааны соёл бүгд байхгүй болно. Монгол үндэс хувцасны соёл хувцаараа бахархах энэ соёл байхгүй болно. Тэгээ бид нар дээдийн ном сургаал буян номнаас маш их холдож алгасарна. Хамгийн цагаан сар гэдэг зүйл байхгүй болох юм бол биднээс буян нүглээ дэнслэх боломжгүй болж байна. Буянаа хураах, нүглээ хариуцах энэ буян нүглийн ойлголт байхгүй хамгийн эмгэнэлттэй л энэ. Одоо би боддог цагаан сар гэж байхгүй бол биднээс энэ буян нүглээ дэнсэлж чадахгүй юм шүү дээ. Яг нэг адгууслаг шинж аястай нэг дур зоргоор юм ярьсан. Нөгөө нэг айхтар аратал хүмүүс маш их болно. Бошгол лүндэн буюу бурхтын нууц гэрээслэл гэдэг лүндэн номыг үзэж байхад бол цаг цөвдөх үед хүн сүрэг үүснэ гэж яриад байгаа. Хүн сүрэг гэдэг маань одоо ерөөсөө тэр буян нүгэл үүлийн өөрт эцэг ихээ хүндэтгэх их орноо хайрлах энэ ойлголт байхгүй. Тийм нэг хүн сүрэг гэдэг чинь айхтар үг байгаа ч тийм ийм юм үүсэх аюултай гэдэг. Тэгээ ингээд зарим анзаархад зарим залуучууд маань ерөөсөө ёс уламжлал байхгүй. Их орноо хүндэтгэх хайрлах юм байхгүй. Тэгээ ерөөсөө нэг солонгостууд ус найрынхаа өмд өмссөн гадагшаа явъя гэсэн л бодолтой. Одоо мэдээж биднээсийн одоо амьдрах нөхцөл байдал хэцүү байна л та. Тэглээгээд биднээс чинь ээжигээ царай муутай байна гэж өөр ээжтэй болж ээж гэр орно хаяад ээж минь царай муутай сэгсгэр яадаг хайж явдаг үстэй. Сим хийч гисэн гэр минь сэгсгэрчсэн ээж минь гэдэг одоо ээжтэйг л байж түүнээс биш манай ээж ядуу царай муутай хайж явж болохгүй шүү дээ. Тэр тордоо дэмжээд гэр орноо нөхөж дулаална. Тэгэхээр бидний одоо Монгол гэр орноо бидээс цоорхоо байна. Салхи сэвэлдэж байна. Хүн болгон энийг нөхөж дулаалахын тухайд сэтгэл хандуулах хэрэгтэй. Тийм. Тэгэхээр хамгийн эмгэнэлтэй зүйл нь бол цагаан сар гэдэг зүйл байхгүй бол буян нүглийг дэнслэх боломжгүй, буйлаа намжлахгүй, буян нүглээ ойлгохгүй ингээд маш том хилэн заривдаж одоо их том аюул үүснэ л дээ. Цагаан сараар одоо аав ээжтэй золхоор явахдаа одоо өөрийнхөө шүтдэг нутгийнхаа уул усанд те хайрханд гинтл одоо машин тэрэгнээсээ арх дарс сарахад гаргаж ирээл өргөөддөг энэ ер нь хэр зөв зохистой зүйл юм бэ? Уул овооны уул болоод хайрхан уулын овоонд биднээс дээж өргөх гэдэг нэг асуудал байгаа. Тэгэхээр нийтлэгээр ажиглагдаж байхад бол бас нэг тийм сөрөг зүйл ажиглагдаад байгаа. Хүн болгон л ингээл шууд арх задлал одоо сэржин өргөйгээл дээж өргөйгээл арх өргөд байгаа.
Тэгэхээр овоо гэдэг уулын одоо овоо гэдэг дээр бол ус савдгуудын орших орон байна гэж үзэж байгаа. Тухайн гаднаар эзэдэн ус савдгууд. Тэгэхээр овоонд болохоор биднээс яг хүн болгоо эдэний дээж юм да гэж бүгдээр л өргөж байгаа байх. Тэгэхээр овоо болгон дээр бол архийг авдаггүй савдаг гэж байна. Тэгэхээр нийтлэгээр бол манайхан бол сүүгээ өргөх юм бол бүх овоо бол авдаг. Савдгууд бол тошгороод ингээд авахгүй гэж байхгүй. Сүү гэдэг нь ариун цагаан одоо аршаа юм шүү дээ. Нандин. Тэгэхээр сүүний дээжийг бол ингээд овоонд ингээд сүүгээ өргөн. Овоонд юу өргөх вэ гэхээр бид чинь сан сэржим даллаг гэдэг зүйлийг хийдэг байхгүй овоонд гараад. Сан гэдэг нь бол арцаа угуулаа те хэмэрэн сангаа уншиж байгаа. Тэгээ уншихгүй байсан зүгээр сангаа угуул энэ сангийн үнэрт бол ингээд сайхан луус савдгууд үнэр эзэсэнгүүд ингээд амарлах болтгоо одоо орших болтгоо гэд. Сэржим гэдэг дээр бол эдийн дээж энгийн хүн бол сархтыг болгож сүүч байж бол нэг сархтай сэржим гэдэг дээр бол сайхан дээж өргөж гэх ярина. Сэржим гэж ярьж болохгүй. Сэржим гэдэг маань төв дүг. Орчуулган бол алтан ундаа алтан аршаа гэсэн үг. Тэгэхээр игэл жирийн хүн бол иглийн сархтыг бол алтан аршаан болгож ажиллах ямарч боломжгүй. Энэ нь бол дотоод дахил болгож маш нарийн бясалгал хийж 5 мах 5 аршаан болгож номны зан үйл үлдэж маш том өндөр одоо төвшөнд хүрсэн одоо яг тарны номтой ламл энийг бол сэржим алтан ундаа болгож ажиллаад аршаан болгож амтнд тусдаа аршаан болгож хувиргаж байгаа юм. Энгийн бол зүгээр сэржим гэж яриад байж болох алтан ундаа болгоол өргөд гэж болохгүй. Энгийн хүмүүс бол сайхан дээж өргөж гинэ гээл зүүн гарын ядам хургаар өргөдөг. Тэг гар нь их бас чухал да. Яагаад заавал зүүн гараар өргөж гинэ? Зүүн гар мөнөөр буйны гар гэж үзэж байгаа. Баруун гарыг бол жоо хилэнцтэй гар гэж үзэж. Яагаад тэр энэ бууны гох дардаг, хоньны голыг тасалдаг те янз бүрийн ариун бус зүйл рүү дандаа л орж идэг. Зүүн гар чиг хоцроод тэр юмд ордоггүй. Тэгэхээр ингээд бурхнаас одоо янз бүрийн ном сонсол лам багш наршаа хад зүүн гарын дээр тосч авч байгаа шүү дээ. Баруун биш. Одоо бид нөө зүүн гараа гэж хамгийн ариун гар байна. Энэ дээр аршаанаа хүртэл нүүр амаа угаагаад. Тэгээд зүүн гарыг бол буйны гар гэж үздэг. Ер нь бол. Тэгээд одоо дээж мэж ингээд хуучин хаадуудыг бол архинд нь хор хийж их алдаг. Одоо хөнөөдөг байсан юм байна. Тэгээд зүүн гарандаа мөнгөн бөгчтэй. Тэгээд нэг сархад руу ядам ургаа дүрэл ингэхдээ хуруугийн дагаал урсгад мөнгөн бөгжөнд харалж марлаад хувирж ивэл энэ хортой арх гэл архийг насгадаг ч юм уу тэгж мэддэг бас хуучны бас тийм юм байсан гэж үздэг. Гэхдээ бол энэ зүүн гар ядам хуруу өөрөө хамгийн эрхэм дээд зүйл ингэж яадаг магнатаа хүргэн дээж ингээ хангаад лэхэд энэ дээж өргөдөг буйны гараараа би өргөж өгнө гэж үзэж байгаа. Баруун гараар бол хэзээ ч өргөдөг. Тэгээ овоонд бол сан сэржим даллаг гэдэг 3 зүйлийг л хийнэ. Сан гэдэг бол харцаа уугуулаад сайхан сангаа уун болж өгөл хэмээрээс уншдаг. За хэмээрээс сангаа уншаа. Сэржим гэдэг зүйл нь одоо сайхан сархтын дээж одоо тэгээ нэг сүүм үгээ сайхан өргөөд. Тэгээд даллаг гэдэг нь сайхан ингээ сайхан хураалаад 10 буудаалаад даллага аваа хураалаад буян шиг мөн одоо орших болтугай гэд аваад. Тэгээд биднээс шинийн 3 муруундаа ингээл Хэмрэ овондоо манай Улаанбаатартайгаа орчин байгаа хүмүүс бол хэмрэ овоолго бүгд гардаг. Тэгээ энэ дээр бол овоондоо бас биднээс ингээл сүүгээ өргөж जैन тэгээ сайн архиж өргөж जैन тэгээд хэмрэн дарцгийг бол өлгдөг. Тэгээ хэмрэн дарцгийг өлгөхдөө анзаарах гол буруу нэг зүйл бол бас тухайн хайрхныхаа ойролцоо мод мөчрийг хуглаад хэмрэнхаа ишийг хийгээд тэгээд өлгөд байгаа юм. Тэр маш буруу. Анхнаасаа ишээ бэлдэж ирээд иш нь өөрөө өнгөтэй байдий. Цагаан одоо махуд жилээс амраад цагаан улаан ногоон шар гэд. Тэгээ будаад сайхан ишийг бэлдэж ирээд ингээ өлгөл маш сайн. Нэг жилээ даадаг. Тэгээ хүний хямралундаа яг сар шинийхээ шинийн 3 тэгээд хямраа бадраагаад хямрын дарцгаа өлгчд бол хямар бадраа тун сайн. Тэгээ бас бодох унших саяны элдгээр биднээс уу хайл гэд хашгираад байгаа болтой байдیں۔ Гараал өөр юм байхгүй. Тэр нь сайхан сангаа угуулад хямрын сангаа уншаад өөрхөн нэрийг хэлээд тэгээ сайхан аршаанаа өргөөд тэгээ буухтаа сайхан даллага авал буугаад ирэх. Тийм ёстой. Өнөөдрийн бит хоёрын сар шинийн баярт зориулсан дугаар өндөрлөж байна. Тэгээд манай хөх тэнгэрийн үзэгч сонсогчдод зориулаад сар шинийн мэдчилгээ дэвшүүлээч гэж танаас хүсэж байна. 17 дугаар жарны сүрээр дарагч хэмээх гал морин жил урган гарч байна. Морин жил маань сайхан жил урган гарч байна. Төмөн олон амгалан жаргаж үйлс бүхэн дэлгэрнэ гэж. Тэгэхээр залуус маань томон хажлыг зорин бүтээх юм бол энэ жил сайхан бүтгэхний гур сайтай байна. Тэгэхээр нийт Монгол төмнөн маань сар шиндээ сайхан шинэлэх болтугай хэмээгээд Монгол түмэн бүгдийн сансан зорьсон үйлс бүхэн номчлон бүтэж саатах дургийн бүхэн амирлан одож сайн үйлс буйны цагаан чуулган ашид даривжин дэлгэрэх болтугай Монгол түмэн даяараа сар шиндээ сайхан шинэлээрэ гэж.